Өнөөдөр бол Христ итгэгчид дэлхийн нийтээрээ жилд нэг удаа тэмдэглэдэг эзэн Есүс Христийн одоо Иерусалимд илжиг унан орж ирэхэд нь дал модны одоо мөчрийг барин Есүсийг угтсан Библиэлд гардаг. За түүхэнд болсон энэ чухал үйл явдлыг тохиолдуулаад хаа газрын итгэгч нар бид нар бүгдээрээ дал модны бүтэн сайн өдөр гэдэг өдрийг тэмдэглэдэг. За үүнийг англи хэлэнд бол Palm Sunday гэж хэлдэг. Palm нөгөө дал модны найлзуурыг хэлж штэ тий мөчрийг хэлж байна. Тэгээ дал модны мөчр гэхлээр нэг далбаас нь том навчтай лид гэж би бол бодоод байдаг байсан чинь дал модны юу чинь найлзуур чи өөрөө нэг юм нарийнхан юм ногоон юутай нэг юм зүү шиг юм урт одоо навч гэх юм одоо тий навч гэхлээр бидний хувьд бол нэг юм далбаас нь том юм л бодоод байдаг штэ. Гэтэл тийм одоо найлзуураар эзэн Есүс Христийг Иерусалимд илжиг унан орж ирэхэд нь хүлээж авсан чухал тэмдэглэлт өдөр байгаа. За тийм учраас өнөөдөр би эзний үгийг та бүхэнтэйгээ хуваалцахдаа Йосеф шиг даван туул гэдэг цуврал номлолоо түр хойш нь тавья. Яагаад гэвэл энэ 7 хоног бол эзэн Есүс Христийн зовлон амссан 7 хоног байгаа. Тийм учраас өнөөдрөөс ахуулаад дараагийн бүтэн сайн өдрийг хүртэл зовлонгийн 7 хоног буюу англи хэлэнд болохоор Passion Week гэж нэрлэдэг. За тэрийг бол яг монголчууд бид нар Монгол Христ итгэгч нар бид нар бол зовлонгийн 7 хоног гэж нэрлсэн. Сонсоход их тийм хэцүү нэр. Зовлонгийн 7 хоног ямар хэцүү нэр вэ гэж те. Тэгээ нэг 7 хоног одоо зовох юм уу яах юм. Тэгээ Есүс Христ яг л бидний төлөө загалмай цовдлогт нас орохын тулд 7 хоногийн туршид яг л зовсон. За тийм учраас энэ 7 хоногийг бид зовлонгийн 7 хоног гэж нэрлэдэг. Тэгээд өнөөдрөөс ингээд энэхүү зовлонгийн 7 хоног бол эхэлж байгаамаа. За тийм учраас Йосеф шиг даван туул цувралаа түр 2 бүтэн сайн өдрийн туршид хойш нь тавих нь. Йосеф шиг даван туул цуврал нийтдээ 8 номлол орцсон байгаа. Хамгийн сүүлийн номлол үлдчихэд байгаа. Тэрийг одоо өнөөдрийн бүтэн сайн дараагийн бүтэн сайныг алгасаад тэрний дараагийн бүтэн сайн өдөр үргэлжлүүлэн номлоноо. За өнөөдөр бүгдээрээ эзэн Есүс Христийн одоо Palm Sunday буюу дал модны одоо бүтэн сайн өдөр гэдгийг хамтдаа утга учирын талаар хамтдаа эзний үгээс суралцах тийм өдөр байна. За тийм учраас өнөөдөр би Лук номын 19 дугаар бүлгийн 28-аас 48 дугаар ишлэлийг та бүхэнд уншия. Лукийн сайн мэдээний 19 дугаар бүлгийн 28-аас 48 дугаар ишлэлийг та нарт унших гэж байна. За текстийг би чангаар уншия. Тэгээ та бүхэн анхааралтай бас сонсоорой. Эдгээрийг айлцсны дараа Есүс Иерусалимийн зүг тэргүүлэн явв. Тэгээд тэрээр Чидун хэмээх уулын бэлд байх Бетфаг болон Бетанд дөхөж ирээд Есүс шавнараасаа хоёрыг илгээж эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Тэнд очиод та нар хүн юр унаж байгаагүй уяатаа дудран олноо. Тайлаад энд авчир. Хэн нэг нь та нар юунд уяаг нь тайлна вэ гэвэл эзэнд энэ хэрэгтэй гэж хэл гэжээ. Явсан хоёр түүний айлцсанчлан байгааг олов. Тэгээд тэд дудрангийн уяаг тайлж байтал эзэд нь тэднээс та нар юунд дудранг уяанаас нь тайлав гэхэд тэд эзэнд хэрэгтэй байна гэв. Тэд дудранг Есүс рүү авчирч дээр нь дээлүүдэд тогсны дараа Есүсийг мордолов. Түүнийг тэн явах зур хүмүүс зам дээр дээлээ дэвсэж байлаа. Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үтсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурхныг магтацгааж эзний нэрээр ирэгч хаан ерөөлтэйе. Амар тайван тэнгэрт алдар сүрэн хамгийн дээр байх болтугай гэж байлаа. Олны дунд байсан зарим фарисеучуд түүнд багшаа шавнараа хориоч гэсэнд тэр би та нарт хэлье. Хэрв тэд дууга хураавал чулуунууд хашгиран шүү гэв. Хотод ойртож очиод Есүс хотыг харж түүний төлөө уйлан энэ өдөр чи ядаж юу амар тайванд хүрэхийг мэдсэнсэн бол гэвч идүүгээ энэ нь нүднээс чинь далдлагджээ. Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед чамайг болон чиний доторх хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээр Бурхны ирсэн цагийг чи мэдээгүй юм гэв. Тэгээд сүмд орж тэнд байсан худалдаачдыг хөн гаргаад тэдэнд миний нэр залбирлын гэр байх ёстой гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг дээрэмчдийн үүр болгожээ гэв. Есүс өдөр бүр сүмд сургаалаа заадаг байлаа. Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар болон олонний ахлагчид
түүний хөнөх арга зам хайж байвч ард олон бүгдээрээ түүний үгийг анхааралтайгаа сонсож байсан тул тэд яаж чадахгүй байлаа. Аамен. За өнөөдөр эзний үгийг би та бүхэнтэй илжиг унсан уйлж буй хаан гэдэг сэдвээр хуваалцахыг хүсэж байна. Эзний үгийг илжиг унсан уйлж буй хаан гэдэг сэдвээр эзний үгийг та бүхэнтэй хуваалцъя. За бидний уншсан энэ текстэн дээр үндсэндээ 3 үйл явдал гарч байна. За нэг нь Есүс илжиг унаад Иерусалим руу орж ирж байна. Хоёр дахь нь тэр Иерусалим хотыг хараад ирээдүйд болох үйл явдлыг иш үзүүлж зөгнж байна. За 3 дугаарх нь орсныхаа дараа сүмийг цэвэрлж байгаа үйл явдал гарч байна. Тэгэхээр ийм 3 одоо чухал үйл явдал одоо энэ одоо Иерусалим руу орж ирж байгаа энэ оролтоор 3 үйл явдал болж байгаа. За хамгийн нэгдүгээр үйл явдал нь Есүс Иерусалим руу дөхөж ирсэн. За ингээд Иерусалим орчимд үндсэндээ энэ удаагийнхаа ирэлтээр 7 хоног Иерусалимд байжгаад эцэст нь алгасал баярын үеэр Есүс баригдаад загалмай цовдлогт нас орсон байдаг. Загалмай цовдлогт нас орсон байдаг. За ингээд цовдлогдохынхаа 7 хоногийн өмнө Есүс Иерусалимд орж ирж байна. Тийм учраас түүний цовдлогдохоос өмнөхийн 7 хоногийг Христ итгэгч нар Есүсийн зовлон эдэлсэн 7 хоног буюу зовлонгийн 7 хоног гэж нэрлэдэг байгаа. Өөрөөр хэлбэл Passion Week гэж нэрлэдэг байгаа. За ингээд Есүс орж ирэхдээ Иерусалим хотод одоо хааны ёсоор орж ирж байгаа. Хэдийгээр Есүс тухайн үедээ юудэчүүдийн албан ёсны бол хаан байгаагүй. Албан ёсны хаан Синтид бол заларж байгаагүй. Гэхдээ тэр бол үнэндээ жинхэнэ хаан байсан. Нэг талаасаа махан биеийн талаасаа Давидын удмын хаан байсан. Ромчууд Давидын удмын хүмүүсийг бол хаан ширээнд суулгадаггүй. Бүр харь илгийн хүмүүсийг Израильчуудын хаанаар тавьсан байсан шүү дээ тухайн үед. Тийм учраас одоо Давидын удмын хүн бол албан ёсоор хаан ширээнд суух ямар ч боломжгүй байсан. Гэхдээ жинхэнэ хаан нь Есүс Христ байсан. Яг албан ёсоор тухайн үед бол төрийн тэргүүнээр бол өөр хүн заларж исэн. Тэр бол ромчуудын улс төрийн бодлогын улмаас тийм байсан. Яг тэгвэл юудэчүүд чинь Ромын колон байсан. Ромчууд юудыг колончлохын тулд юудыг юудэ хүнээр нь захируулах биш, юудыг харь илгийн хүнээр албаар захируулж исэн байхгүй юу? Тэ. Тэгээд Есүс бол яг үнэндээ бол жинхэнэ юудэчүүдийн хаан байсан. Тэгэхээр хаан хүн одоо өөрийнхөө нийслэл хоттоо хүндэтгэлтэйгээр залран орж ирэхдээ морь унж тэ одоо заснараа дагуулад сүр бараатаа орж ирдэг бол Есүс Христ тэрийг бэлэгдээд гэхдээ илжиг унаад орж ирж байгаа. Гэхдээ хэдийгээр илжиг унж байгаа ч гэсэн хүмүүс түүнийг хүндэлж хүлээж авсан. Өө илжиг унсан амтан биш тэ гэж шоолоогүй. За бид нар заримдаа нэг 10 жилийнхаа найзуудын нүдэн дээр ч юм уу багын найзуудынхаа нүдэн дээр нэг тийм ядмаг харагдмааргүй байдаг те болж игэл өнгөтэй өддөг идэлж хэрглэж байгаа хүчтэй сайн сайхан байгаа юм шиг харагдахыг хүсдэг те. Өчигдөр би нэг кино үзчихсэн чинь найзтайгаа юунд уулзсан гутаа годомжинд уулзсан гутаа машина дуудаад найзынхаа нүдэн дээр нэг гой машины ард орж суугаад ингээ яваад гэж байгаа байхгүй. Тэг чинь найзтаа өөрийгөө босс гэж харуулж штэ. Сайн яваа гэж харуулж штэ. Тэгсэн чинь машин дотор юу болсон гэсэн чинь нөгөө жолооч хүүшээ яга ард ороо суучваа. Урд суугаач чи гэсэн чинь чимээгүй яваа манай найз энд байна гэд. Нөгөө нэг найзтаа тэр чинь нөгөө хүндэтгэлтэй гой харагдахыг хичээж байна. Гэтэл Есүс болохоор тэг ихтэй л илжиг унаал орлоо л доо. Тэг ядаж морь олоод унчихсангүй. Сүүх тэрэг хөслөөд орчихсангүй. Нөгөө сүүх тэргээ өөрийн юм шиг харууллаа л те. Тэгэл урталт нь сарнаан дэлбээ цацаал те. Одоо ингээл бүрээчд урд нь яваал ард нь олон загс нарыг хөсөлж аваад бүгдээрнтэй тохирооч ч юм уу те. Би одоо Иерусалимд орох гэж байна л да. Яг та нар миний ард нэг 20 хүн нэг 10-10-аараа намайг араас дагчихдах уу. Яг би Орсын хойноо хэдүүлээ сүм рүү орж агаад тэгээд бүх юм доосны дараа хэдүүлээ хөшгөний ард би ингээ мөнгө төргич өгчээ те. Ингээд доошоо орж харагдмааргүй шүү дээ энэ чинь. Тэгээ Есүс юусоо тэгээгүй маш эгэл зүгээр л байгаагаараа илжиг унаал орсон тохох имэйлч байхгүй ямар сайндаа. Имэйл байхгүй учраас шавнар нь яаж яах гэхээр гадуур дээлээ тайлаад илжигнийхэн дорон дээр тохож өгч явах хэрэгтэй. Тэгээ арай жоохон зөөлөлж штэ. Тийм ээ имэйл одоо тохоогүй хувцас тохоод явж орж байгаа. Тэгээ ийм эгэл даруу байдлаар Есүс орж ирсэн. Нэрэл Есүс бол эгэл даруу хаан. Тэгээд Есүсийг орж ирэхэд харин хичнээн ийм эгэл даруу байсан ч гэсэн хүмүүс түүнийг юу хийсэн бэ гэдгийг мэдчихсэн учраас
хаан шиг угтаж авч байгаа. Тэр илчиг унсан байна уу? Тэр имэйл дээр одоо алтан бүрэгтэй, алтан тоногтой, мөнгөн баавартай имэйл одоо юу гэдгийг тийм ээ гоё имэйл тогсон байна уу? Тэр мөнгөн хазаар одоо хийсэн байна уу? Тэр нь хамаа байхгүй. Юу идэлж хэрглэж байгаа нь хамаа байхгүй. Есүсийг орж ирэхэд нь хүмүүс түүнийг хаан шиг угтаж авсан. Яагаад? Яагаад гэвэл түүний хийсэн гайхамшгуудыг ард түмэн мэдчихсэн байхгүй. Тэгэхээр Есүс яг үнэн дүр төрхтэй бол маш эгэл даруй байсан. Гэхдээ хийсэн ажил нь бол үнэхээр лаг байсан. Тэгэхээр хүмүүс түүний юу хийж яаж амьдрсныг мэдж байгаа учраас юу идэлж байгааг нь үл харгалзан түүнийг хүндэлж исэн байдаг. Тэгэхээр бидний бусдаас авах хүндлэл бас нэг юм байгаасаа тийм ээ. Би үнэтэй брендийн юм өмсөж байгаагаараа бусдын хүндлэлийг хүлээх гэхээсээ илүүтэй би илүү үнэтэй машин бусдын идэлж хэргэлдэггүй унаж гайхуулж байгаагаараа хин нэгэнд би хоо гэж харагдах гэхээсээ илүүтэй хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл, амьдарж байгаа амьдрал, бие авч явж байгаа байдал, бусдтай харилцаж байгаа харилцаагаараа бид бусдаар хүндлэгдэх юмсан. Эсвэл бугуунда зүүсэн үнэтэй брендийн цаг, эсвэл төрөвчөндөх зузаан мөнгө, эсвэл одоо тэр баян тансаг одоо юу гэдгийг ийм одоо гадна байдалдаа үзүүлэх яруу алдраар бусдын одоо сайхан бусдын одоо сэтгэлийг өөртөө татах гэхээсээ илүүтэй зан чанар, харилцаа, бусдад үйлдэж байгаа үйлдэлээрээ бид бусдыг өөртөө татаж чадах юмсан. Аль нь илүү үнцэнтэй юм болоо? Аль нь илүү удаан бас биднийх болдгийм болоо? Тийм ээ? Тэгэхээр Есүс Христ бол ийм л эгэл даруй хаан байсан. Ямар сайндаа л одоо саяхан Беньямин Натаньяху Израилийн ерөнхий сайд Иран руу одоо довтолж байгаа довтлогоогоо бас зөвтгөхийн тулд улс төрийн нэг тийм мэдээлэл хийгээ үздэй те. Есүсээс илүү Чингис хаанан дээр. Яагаад гэвэл ёрын хүмүүс эрх мэдлийг болоод одоо эд баялагийг гартаа хатгах юм бол тэд энэ дэлхий дээр муу мухай зүйлсүүдийг зөндөө хийдэг. Тийм учраас ийм ёрын хүмүүсийг зогсоохын тулд бид Иран руу дайрж байгаамаа. Гэтэл хажууд нь Есүс Христ яасан? Сайхан яриад зүв байгаал тэр хэмжээнд олныг байлдан дагуулж эзэлж энэ дэлхийг эзэлж чадуу гэж тайлбарсан шүү дээ. Хэлж байгаа гол үгийнхэн санаа тэр байхгүй юу? Монголчууд энэ үгийг ерөөсөө ойлгохгүй тэгэл мошгиж нэг тайлбарлаад нэг ч ингэж нэг талаас нь юм яриад нөгөө талаас нь ч нэг юм яриад ингээл янз янзын юм. Ерөөсөө гол хэлж байгаа санаа тэр байхгүй юу? Есүс Христ хичнээн сайн хүн байлаа гэд дэлхийн талыг эзэлсэн үү? Гэтэл Чингис хаан Есүсийн хажууд маш их хүчирхийлэл үлдэж урсгасан ирнэ дэлхийн талыг эзэлжлээ шүү дээ. Тэгэхээр аль нь илүү success байна? Гэтэл илүү нөгөө махан биеийн одоо эрх мэдэл хүч чадлаар одоо юугаар олж авдаг тэр эрх мэдэл улс төрийн хүч чадлыг илүүтэй өргөсөн утгаар Беньямин Натаньяху ярьсан байхгүй юу? Үнэн л дээ нэг талаар Есүс Христийн тухай бол Чингис хаантай харьцуулаад хэлэх юм би өөрөө монгол хүн мэдээж Чингис хаан бол бидний хаан бидний өвөг дээдс мэдээж түүхэн хүн гэдэг утгаараа монгол хүн гэдэг утгаараа монгол үндэсний нэрийг дэлхийд гаргасан гэдэг утгаараа одоогоос 800 жилийн тэртээ монголчуудыг дэлхийн одоо алдартай болгосон гэдэг утгаараа би өөрийн хааны хүндлэн мэдээж үнэлэн мэдээж тэр бол түүхэн агуу хүн мэдээж гэхдээ энэ дэлхийд үзүүлсэн одоо нөлөөгөөрөө ярих юм бол Есүс Христ одоош бидний зүрх сэтгэлд хэл харгалзалгүй үндэстэн харгалзалгүй Есүсийн хаанчлал зүрхнээс зүрхэнд байгаа биш үү? Өнөөдрийн хүртэл Есүс Христийн хайр нэгүслийн улмаас олон хүмүүс эзэн Есүс Христийг эзэн гэж хүлээн зөвшөөрч амьдралдаа түүнийг аврагчаа гэж дуудаж түүнд хандан гин нүглээ уучлуулж түүний нэрийн улмаас босромог амьдралаа гимшиж хаяад зөв зүйтэй амьдралаар амьдарч байгаа биш үү? Гэтэл тэр хаан маань ямар эгэл даруй орж ирж байгааг бид өнөөдөр хамтдаа уншлаа. Тэр зүгээр л нэг илжигний зулцаг буюу илжигний одоо үр төлөв болох дудранг өөрийнх нь биш те хүний имийг шавнараа явуулаад гуугаад аваад тэгээ энэ дэр бол их тийм жоохон модон маягаар бичигдсэн байгаа. Яагаад илжирэнгийн дудрангийн уяаг тайлж яана вэ гэвэл эзэнд маань хэрэгтэй гэж хэлээд аваад ирээрэй гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр хүний имийг тайлж зогсож байвал яах гэж байгааг бол манай эзэнд хэрэгтэй гэчихээр явуулчдаг хүн байх уу одоо орчин үед. Энэ юм уншихад нэг юм жоохон юм модон ойлгогдож байгаа. Гэхдээ миний хувьд бол тухайн үедээ эзэнд маань хэрэгтэй байна гэж хэлэхэд тэр нь ямар эзний тухай ярьж байгааг тэр хүмүүс мэдчихсэн. Энэ нь Есүсийн тухай хэлж байгаа. Нөгөө үгсэн хүнийг амьлуулсан, нөгөө булшнаас Лазарыг амьлуулж гаргасан, нөгөө энэ Иерусалимд ирэх болгондоо гайхалтай номлолуудыг хийж олон өвчтөн хүмүүсийг эдгэж, чөтгөрт эзлэгдсэн олон хүмүүсийг чөлөөлөлөдөг нөгөө эзэндээ унуулах гэж байгаа юм байна. Аваа яв гэдэг утгаар зөвшөөрсөн гэж бол би бодож байгаа. Харин яг текстийг унших юм бол яагаад уяагийн тайлж байгаа гэсэн чинь эзэнд маань хэрэгтэй гот нөгөөдөл нь чимээг өгөө явуулчихж байгаа. Тэгэхээр энийг уншихад бидний хувьд бол нөхцөл байдлыг мэдэхгүй хүний хувьд энийг уншихад бол юм жоохон модон уншигдаж байгаа.
Гэхдээ нөхцөл яг тухайн үедээ очиод хэрвээ харах юм бол тэр хүмүүс хүнд энэ илжгээ өгч явуулж байгаагаа мэдчихсэн. Нөгөө хүмүүс нь ч гэсэн эзэндээ хэрэгжилчихэд буцаагаад өгье гэдэг утгаар нь энийг ярьсан. Тэд нар ч гэсэн энийг зөвшөөрсөн гэж бид нар бол ойлгох хэрэгтэй. Ингээд Есүс Христ илжиг унаад Иерусалимд бол орж ирлээ. Тэгэхээр Есүс Христ баян тансаг хүчтэй зэвсгийн хүчээр бусдыг ялдаг, цус урсгадаг, хүчирхийллээр дамжуулан өөрийн хаанчлалыг тэлдэг, хүчирхийллээр дамжуулан бусдыг эзлэн захирдаг хаан гэхээсээ илүүтэй хайраар, үнэн зөвөөр, шударгаар, инрэл нэгүслэр олон үндэсний зүрхэнд тэр одоо ч жинхэнэ хаан байгаа гэдэг жинхэнэ хаан юмаа гэдгийг өнөөдөр бидний уншиж байгаа энэ хэсэг бол оруулж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид яагаад Есүс Христэд итгэдэг юм? Энэ дэлхий дээр Христэд итгэж байгаа олон үндэсний хүмүүс байна. Тэд бүгд өөрсдийнхөө үндэсний бархлыг умарцсандаа юм уу? Тэд бүгдээрээ өөрсдийнхөө түүхийг мэддгүүдээ юм уу? Тэд бүгдээрээ одоо Есүс Христийг л шүтгэхгүй бол болохгүй гэж бодсондоо юм уу? Үгүй. Яагаад гэвэл түүн шиг үннээр харанхуйг ялсан хүн энд хорвоод удирдахч гарсангүй. Түүн шиг нэгүслэр бузар мууг дийлэн ялж үхлээс амилж олон хүнд амьдралын гэрэлгээ итгэл найдвар, эвлэрэл, эдгэрлийг өгч чадж байгаа. Одоо хэрэн тэрийн махан биеийн энэ дэлхий дээр байхгүй мөртлөө сүнсээр энэ нь олон хүний амьдралд хэрэгжиж байгаа түн шиг удирдагч алга байна. Тийм учраас бид Есүс Христэд итгэдэг. Тийм учраас бид Есүс Христийг магтан хүндэлдэг. Тийм учраас бид Есүс Христийг дээдэлдэг. Тийм учраас бид Есүс Христийг эзнээ хэмээн хүлээн зөвшөөрдөг. Тийм биш гэж юу? Бидний эзэн бол агуу эзэн юм аа. За тэгээд Есүс Христ илжиг унан орж ирэхэд тэр үеийн хүмүүс үнийг мэдчихсэн учраас түүнийг илжиг унаад ирж байгаа мó чааваас та нэг юм хаан юм гэсэндээ нэг чааваас заахтай нэг илжиг бас олоод унчжээ гэж доромжлохын оронд түүнийг бүр үнэхээр 70 модны найлзуур бариад бүр баярлан угтаж байгаа. Хүүхдүүд нь тэрүүр гүйлдэж явсан хүүхдүүд хозаана гэд эзний нэрээр ирэх чинь ерөөлтэй гэд түүнийг магтаж байгаа. Олон хүмүүс түүнийг бүр магтан хүндэлж тэгээ зүгээр шавнырынхаа дээлэр тохом хийгээд илжиг унаад орж ирж байгааг нь харахтаа хинч түүнийг голоогүй, хинч түүнийг доош нь хийгээгүй, түүнийг хинбэ гэдгийг мэдчихсэн учраас бүгд түүнийг баярлан угтаж байгаа. Юмны үн цэн гэдэг чинь үүндээ байдаг байна шүү дээ. Юмны үн цэн гэдэг бол эдэлж хэрглэж байгаадаа биш. Юмны үн цэн гэдэг бол зүгээр нэг нэр төр, хүчирхийлэл, бусдыг айлгадаг тэр хүч чадалтай байдгийн биш байна шүү дээ. Юмны үн цэн гэдэг бол зүгээр нэг баян тансагтай, гайхуулдагтай байдгийн биш шүү дээ. Юмны үн цэн гэдэг бол хайрандаа байдаг, үнэндээ байдаг. Бусдыг инэрж нэгүсдэг, бусдад амьдрал өгдөгтэй байдаг байна шүү дээ. Тийм учраас бид Есүс Христэд итгэдэг. Тийм учраас бид Есүс Христийг магтан хүндэлдэг. Тийм учраас бид Есүс Христэд хэдийгээр бид гартаа ингээд 70 модны мөчр бариад бүтэн сайнны цуглаандаа ингээгүй ч гэсэн сэтгэл зүрхнээсээ ариунаас ариун дээдийн дээд магтаал хүндлийг бид нар эзэн Есүс Христийн нэрээр өргөдөг биш үү? Эзэн бол ийм агуу эзэн. Тийм учраас еврейчүүд түүнийг угтан авахдаа эзний нэрээр ирэх чинь ерөөлтэй хозаана гэж түүнийг магтаалтайгаар хүлээж авсан байгаа. Хозаана гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Анх намайг 90-ад онд Есүст итгээд цуглаанд явж хахад энэ хозаана гэж юу гэсэн үг юм гэсэн чинь илжиг унсан хаан гэж надад анх тайлбарлаж өгч ирсэн. Тэгэхээр би хозаана гэдэг үгийг илжиг унсан хаан л юм байна гэж ойлгоо яваад байдаг байсан. Яг үйл явдлаар нь тэгэл хэлсэн байл л да. Тэрнээс яг хозаана гэдэг үг чинь өөрөө биднийг авраач эзэн гэсэн утгатай үг байхгүй юу? Биднийг авраач гэсэн залбирлын үг байхгүй юу? Юудэчүүд энэ үгийг залбирал гэхээсээ илүү сүултээ магтаалын дуу болгож дуулдаг болсон байхгүй юу? Дуулал номын 118 дугаар бүлгийн 25, 26 дугаар ишлээс унших юм бол аяа эзэн минь биднийг аварч хайрлаач. Аяа эзэн минь бидэнд амжилтыг сойрхооч. Эзний нэрээр ирэх чинь ерөөлтэй бид та нарыг эзний өргөөнөөс өрөөх болно гэж энэ дуу бүрэн ихээр бичигдсэн байдаг. Тэгээд тэр хозаана гэдэг Анна, Адонай, Хошияна гэдэг еврей үг маань өөрөө юу гэсэн үг вэ гэхээр эзэн минь биднийг авраач гэсэн утгатай үг. Тэгээд энэ үгийг зүгээр авраач гэж гуйх гэхээсээ илүү сүүлдээ энэ үгийг магтаал болгож ашигладаг болсон байхгүй юу юудэчүүд. Тэгээд Есүсийг орж ирэхэд яг энэ үгээр Есүсийг магтсан ба. Эзэн минь биднийг авраач гэж түүнийг угтаж авсан биз дээ. Залбирлын үг нь өөрөө явандаа хилцүг болоод, явандаа магтаалын дуунд ороод, юудэчүүд магтан дуулдаг болоод тэгээд энэ дуугаараа Есүс Христийг магтаж байгаагаар эзэн Есүс Христийг хүлээж авсан. Ийм очтой дуу ахнаа. За ингээд Есүс Христ орж ирлээ. За ингээд Иерусалимд уулын бил рүү бууж ирээд Иерусалимд дөхөж ирэх үедээ бараг л одоо бид ингээд уулын бил рүү бууж ирээд Иерусалим хотыг харахтаа гэхэлэр нэг
нэг юм Монголын нэг юм тал нутаг, Монголын нэг юм хөндийгөр бодоод идэг те. Нэг уул даваад гараад ирэнгүү тэр хөндийд нэг жижигхэн ингээд нэг юм сойрон морин байждаг ч та Монголд бол. Тэр чинь бүргэн удам газар нутагтай учраас. Иерусалим гэдэг чинь ерөөсөө юм жижигхэн юм толгодуудын донд ерөөсөө юм хамар тулчмаар ийм жижигхэн ийм нарийнхан хөндийнүүд байдаг байхгүй. Тэгээд тэр уулаар билээр оруудаал ирэхэд л Иерусалимын ханам хэрэм өөдөөс нь ингээд байжсэн. Тэгээд Иерусалимыг харахтаа Есүс юу гэж хэлж байгаа гэхээр одоо иш үзүүлсэн. Ирээдүйд юу болох вэ гэдгийг иш үзүүлсэн. Тэр нь юу вэ гэхээр хотод ойртон очиод Есүс хотыг харж түүний төлөө уйлан. За Есүс уйлсан байна шүү дээ. Энэ өдөр чи ядаж юу амар тайванд хүрэхийг мэдсэнсэн бол гэвч идүүгээ энэ нүднээс чинь далдлагджээ. Дайснууд чинь чиний эсрэг бэхлэл босгон чамайг бүсэлж тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээр бурхны ирсэн цагийг чи мэдээгүй юмаа гэж. Иерусалимчууд хуучин гэрээнээс ахуулаад үеийн бурхны хүмүүсийг үгүйсгэж тэднэр дамжуулан бурхны айлдж байгаа үгийг дандаа эсэргүүцэж иш үзүүлэгчдийг хавчиж иш үзүүлэгчдийг хөөж тоож ирсэн. Яг л үүнтэйгээ адилхан Есүс Христ ирээд авралын сайн мэдээг Иерусалимд тунхаглахад Иерусалимчууд наанаа ингэж угтаад байгаа юм шиг мөртлөө цаанаа үүнд удирдагчд нь бол итгээгүй. Үүнийг Есүс одоо энэ ишлэлээрээ дамжуулан хэлж байна л да. Юу гэж хэлж байна гэхээр бурхан чам дээр ирж яхад чи харамсалтан түүнийг харах нүд чамд байсангүй. Нүд чинь халахлагдчих. Түүнийг харах ойлгох тийм сэтгэл чамд байсангүй. Хожим чи эзнийг хүлээж аваагүй, гим нүглээ гимшигүйгийн чинь төлөө хожим энэ хотод чам дээр шийтгэл ирнэ. Харийн төрөмгийлэгчд ирээ шороо овоолоод хэрмийн давж чадахгүй болохоор хэрмээс нь өндөр уул овоолд юм биш үү? Хэрмтэй чацуу хэмжээний шороо овоолж байгаа тэрүүгээрээ дамжаа хэрм рүү норчдөг. Манай эртний 70 онд Ромын Тайтос буюу Тит гэдэг жанжин их айрам дагуулж ирээд Иерусалим хотыг үнсэн давраг болгосон тэр түүхийн талаар Есүс ингэж иш үзүүлсэн гэж Библийн эрдэмтэд тайлбарладаг. Есүсийн энэ иш үзүүлэг даруй 40 гаруй жилийн дараа биелсэн гэж үзэж байгаа. Есүс ч манай эртний 30 он хүртэл амьдарсан байж та. Тэгээ манай эртний 70 онд энэ Иерусалимын чинь үнсэн давраг болголоо шүү дээ Ромчууд. Тэгэхээр тэрнээс ч хойш нэг дахиад 30 хэдэн жилийн дараа ч юм уу 40 орчим жилийн дараа болох үйл явдлыг Есүс ингэж иш үзүүлсэн байна гэж үздэг. Тэгээ тэр үеэс хойш юудэчүүд дэлхийгээр тарлаа шүү дээ. Тэгээ 1948 онд нэгдсэн үндэсний байгууллагын шийдвэрийн дагуу юудэчүүдэд хуучин газар нутгийг дахин гаргаж өгөө гэд одоо шийдвэр гаргаад юудэчүүд боцож нутагтаа ирж та 1800 гаруй жилийн дараа 1900 шахам жилийн дараа юудэчүүд иргэд цугларсан байгаа байхгүй. Тэгэхээр үүнийг Есүс тухайн үедээ иш үзүүлж ирсэн. Тэгэхээр эзэн чам дээр айлчлан ирэхэд чи түүнийг харах нүдгүй сэтгэл зүрх чинь хатуу ойлгож чадахгүй бол хожим шийтгэл ирэх болно гэдгийг л хэлж байгаа. Тэгэхээр сайн мэдээний биднэрт номлодог нэг чухал мессеж нь юу гэвэл хүн гэдэг бурхныг таньж мэдэхгүй нүгэлтэй. Хүн бурхны илгээсэн аврагчийг таньж мэдээд гимээ гимших аваас түүнд аврал ирдэг. Тэр үүнийг үл мэдэх аваас хожим тэр энэ амьдралдаа хийсэн үүлийнхаа үрийг идэх болно гэдгийг Библи маш тодорхой бидэнд номлодог. Үүнийг л Есүс хэлж байгаа. Тэрнээс Есүс нэг юм харгас хэрцгийдээ энэ Иерусалим хотын одоо сүрлэг бол зөгнөөгүй. Есүс энийг өөрөө нэг хүсэж бол буулгаагүй. Юу болох вэ гэдгийг л Есүс хэлсэн. Бурхнаа таньж мэдэхгүй, эзнийгээ дагахгүй байгаа тохиолдолд эцсийн эцэст нэг л өдөр шийтгэл ирдэг гэдгийг Есүс Христ Иерусалимд орж ирж байгаа энэ ирэлтийнхаа үеэр Есүс Христ хэлсэн юм аа. Тэгвэл өнөөдөр бидний бас энэ Иерусалимд орж ирж байгаа энэ 70 модны энэ бүтэн сая өдрөөр Есүсийн одоо өгүүлсэн энэ өгүүлэмжээс бидний өнөөдөр сурах ёстой хоёр дахь чухал зүйл маань бол энэ. Аврагч эзнийг бид зүрх сэтгэлдээ хүлээн авах нь юутай чухал вэ? Аврагч эзнийг хүлээж авч гим нүглээ бурхны өмнө намжилснаар хожмын их шийтгэлээс бид аврагддаг. Хожмын одоо их өршөөл бидний дээр бол ирдэг юм аа. Тийм учраас сайн мэдээг бусдад дамжуулахдаа би нэг 5 зүйлийг бол үргэлж ярьдаг. Намайг 90-ад онд Есүст итгэл сайн мэдээг би бусдад яаж дамжуулах вэ гэж цуглааныхаа ах эгчнээс анх асууж хахад чи нэг 5 юмыг чи заавал ярих ёстой гэж надад зааж өгчсэн. Бурхан орчлын ертөнцийг бүтээсэн. Хүн харамсалтай нүгэл үлдсэн. Хоёр дахь нь. Гурав дахь нь нүглийн төлөө шийтгэл ирнэ. Заавал. Гэхдээ энэ шийтгэлээс аврахын тулд Есүс Христийг илгээсэн. Есүс Христэд итгэснээр бид аврал авдгаа гэдэг. Энэ 5 чухал зүйлийг сайн мэдээний дотроо заавал багтааж ярьж байгаараа гэж надад зааж өгч ирсэн.
Тэгээ бодоод байсан яг л үнэн. Яг л энэ 5 зүйлд Библи өөрөө бүхлээрээ багтаж орцсон байдаг. Библийн бүхий л мессежийг унших юм бол яг л энэ 5-ыг хэлдэг. Бурхны тухай ярьдаг. Хүн Бурхны эсрэг тэрсэж гим нүгэл үйлчлсэн тухай ярьдаг. Тэр гим нүглийн улмаас хүмүүс төр шийтгэл ирдэг тухай Библийн түүх өгүүлдэг. Харин Бурхан хүмүүсийг аврахын тулд аврагчийг илгээснийг ярьдаг. Тэр аврагчид итгэснээр хожим бид мөнх амийг авна гэдгийг ярьдаг. Яг ингээд 5 болгоод үндсэнд нь ингээд хураангуйлаад бацчихж штэ. Тийм ээ, гарын 5 хуруунд багтаагаад сайн мэддэг ярина гэвэл ийм л 5 зүйлийг ер нь бол ярьдаг. Тэгэхээр заримдаа хүмүүс найзуудтайгаа цуглаанд авчрахтаа энэ 5 ямиг тэр болгон хэлж чаддгүй мэддгүй л дээ. Цуглаанд явъя. Яахан гоёо аваад ирдэг. Тэгээ явандаа нөгөө хүмүүс цуглаанд ирээд залбираад номлол сонсоод айжмдаа эдгэрийг ингээд олж мэддэг байгаа. Тэгээд ирэхээр хүмүүс итгэж эхэлдэг. Итгэл төрж эхэлдэг байгаа. Тэгээ би өнөөдөр ч гэсэн бас Есүс Христийн орж ирсэн энэ орж ирэлтээр дамжуулан энэ л мессежийг би та бүхэнд бас хуваалцмаар байна. Энэ бол ганцхан Иерусалимийн хувь тавиланг зөвгнөөгүй. Энэ бол бүх хүн төрлөختний хувь тавиланг зөвгөнсөн үнэн мөн. Харин бид Есүс Христэд итгэх юм бол зөвхөн юудэчүүд төдийгүй бид бүхэн бүгдээрээ Бурхны ивэл нэгүсэл авралыг бид нар хүртэх болоо гэж. Гуравт нь болсон зүйл нь юу байсан бэ? 45-аас 48 дугаар ишлэлдэр Есүс яг ингэж хэлээд Иерусалим руу орж ирээд хамгийн түрүүнд очисон газар нь юу байсан гэхээр сүм байсан. Есүс ер нь Иерусалимд ирэхээр дандаа Бурхны сүм рүү орж ирээд тэгээ Бурхны сүмд өдөржингөө суугаад тэнд сургаал айлдаад өвчтөн хүмүүсийг эдгэж өгөөд чөтгөрт эзэмдүүлсэн янз янзын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүсийг чөлөөлж эдгэж өгдөг байсан Есүс. Орж ирэнгүүтээ л моол ороогүй. Орж ирэнгүүтээ л одоо нөхө зах яваагүй те. Орж ирэнгүүтээ л Есүс шууд сүм дээр ирээд тэнд үйлчлэлээ хийдэг байсан. Орой болохоор Иерусалимд Есүс хондогчгүй байсан. Орж ирэнгүүтээ Есүс яасан? Үйлчлэлээ хийчихэд оройн гарч яваад 3 км-ийн зайтай Бетан гэдэг тосгонд очиод тэнд Лазар найзынхын гэрт очиод унтдаг байсан. Өглөө нь Бетанаас гараад Иерусалимд орж ирээд сүмд орж ирээд өдөржингөө сургаалаа айлдаад номлоод мэдээж тэр дондор хоолундаа ижил ягаал да мэдээж тэр чинь. Тийм ээ. Тэгээд оройн босож гарч яваад Иерусалимд ирэхээр Есүс ер нь дандаа ийм маягтай үйлчлэлээ хийдэг байсан. Тэгээ Иерусалим сүмд ороод ирэнгүүт сүм юм замраагүй байсан. Яг одоогийн бизнесийн хэлээр ярил тухайн үеийн Иерусалим сүм чинь одоо нөгөө нэг цэгийн үйлчлэлээ хөгжүүлсэн байж байгаа байхгүй. Хүмүүс чинь нөгөө нэг бурханд өргөлөө өргөн өргөл өргөхдөө Ромын мөнгөн дэвсгэртээр өргөхгүй шүү дээ. Хуучин юудын мөнгөөрөө өргөл өргөн. Тэгэхээр мөнгөө солиулна, уртцаагаа орно. Тийм ээ? Бөмбөр орно. Нөгөө exchange дээр очиж мөнгөө солиулна. Тэгээ буцаж ирэн цаг алдаад байна. Тэнгүүд нөгөө 8-1 гүйлгээ ухаантай exchange-ууд чинь сүмийн хашаан дотор орж ирэнгүүтээ нэг болонгийн түрээслээд мөнгө солио шүү гэж суучих байхгүй. Тэнгүүд тэнд чинь хүн ингээд уртцаагаа яваад бөмбөр орж мөнгөө солиулах шаардлагагүй. Сүм рүүгээ орлоо шууд хашаан дотор нь орлоо мөнгөө солиуллаа цаана очиод өргөлөө хийлээ. Нэг талаар айгүй амар болчих. За хүн чинь нөгөө гим нүглийнхаа төлөө шатаал тахлаа өргөх гээд ирж байгаа. Шатаал тахлаа өргөх гээд ирэхдээ тэр чинь хөдөөний хүн бол хонь ямаан сүргээс нөгөө хоньо чирэл ирж байгаа штэ. Одоогийнх шиг ямар машин тэрэг портрийнхаа ард ачаад хурдан морой хүртэл портрийнхаа ард ачаад аймаг хошоод дамнаал одоо бол наадмаар явцдаг болсон үед. Тэр үед чинь бол чирээд хөлөөр нь алхуулаад ирнэ штэ. Тэгээ өргөл тахлаа өргөхийн тулд тийм одоо зориулт гаргаж байгаа. А гэтэл нөгөө одоо нэг эмээлтийн малын зах чинь юунд хийгчлээ штэ. Сүм дотор нь ороод ирж байгаа байхгүй. Дөнгөд нутгаасаа мал авцах шаардлагагүй зүгээр мөнгөтэйгээ ороод ирнэ штэ. Хуц худалдаж авнаа гэж ороод ирж байгаа байхгүй. Тэнгүүд энд нь ч мөнгөний солин тэнд нь ч малаа худалдаад авчин тэгэл авлаа. Айгүй бие даамар. Тэгэхээр нэг талаар бизнесийн өнцгөөс харах юм бол юм ингээ хөгжөөд нэг цэгийн үйлчлэгээ болоод байна. Төвлөрсөн үйлчлэгээ болоод байна. Айгүй амар болчиход байна тийм үү? Гэтэл Есүс нэг бизнес ойлгодгүй байсан юм а хайшин. Явж оронгуудаа та нар Бурхны залбирлын өргөөг дээрэмчдийн үүрлэх оромж болгоцсон байна штэ. Бүгдийг нь хөөж гаргаа шилбүүрдээ цэвэрлээд тэнгуут яг энэ хэсгийг уншсан хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр аливаа шашин бол бизнест дургу тэр Есүсийг харж гэнэ үү гэдэг. Мош гэж ярьдаг хүмүүсийн хувьд бол тэгж ярьдаг. Есүс нэг бизнесийн ухаангуудээ тэнд нэг хүмүүсийн үйлчилгээг ойлгохгүй байгаадаа энийг хийгээгүй. Яг тэр бизнес нь хөгжөөд нэг талаараа сайн боловч нөгөө талаараа хүмүүсийн хандлагын уналтанд орж байгаа. Өнөөдөр ч гэсэн технологи хэд их хөгжөөд ирэхээр хүмүүсийн хандлага ямар их уналтанд орж байгааг та нар харж байна уу? Тийм ээ одоо юуг л бол юуг бидэрт хийж үзүүлдэг болж байна. Би өөрийнхөө дүрийг нүрийг тэнд оруулаад ямар ч хүнтэй юу ч хийж байгаагаар би тийм дүрсвчлэг тэнд хийх боломжтой болчихлоо шүү дээ.
Энэ хүмүүсийг завхааралд хүргэж байгаа байхгүй. Улам муу болгож байгаа. Нэг талаар юмыг амархан болгож өгч чинь нөгөө талаар хүнийг улам завхруулж байгаа байхгүй. Тэгээ алийг сонгох уу? Мэдээж хөгжлөө бодох юм бол амар жимэр юмаа бодох юм бол enjoy байдлаа бодох юм бол гой таашаалтаа сайхан зүйлээ бодох юм бол тэрийг ингээд баруун солгоогүй хэрэглээд ямар. Гэхдээ эзний өмнө мэс чанараа бодох юм бол энэ бас яг зөв үү гэж. Ийм сонголтын өмнө бид өнөөдөр ирж байна. Бидний нийгэмд ч гэсэн яг адилхан. Хэрэглүүр нь өөр, гэхдээ агуулга нь яг адилхан явж байгаа байхгүй юу? Тухайн үед бол AI байгаагүй л дээ Есүс энэ үед. Тий. Гэхдээ нөгөө сэтэл нь уг хүний сэтэл нь өөр яг адилхан явж байгаа байхгүй юу? Тийм учраас Библи хэдэн 2000 жилийн өмнөх үйл явдлыг бидэнд ярьж байгаа ч гэсэн яг өнөөгийн бидний сэтгэлийн хэрэгцээг хөндөж хэлсэн Бурхны амьд үг хэвээрээ байсаар байгаа шүү дээ. Тэгмэд Есүс тэрийг явж ороод цэвэрлж байгаа. Үүгээрээ юу хийсэн гэж. Дараа нь Есүсийг энэний өмнө Есүс бас ирэхэд сүм ийм л байсан. Сүмийг цэвэрлчээд явсан. Есүс загалмай цовдлогт насрахаас 7 хоногийн өмнө дахиад сүмд ирэхэд дахиад сүм бараан зах болцсон л байж байгаа. Наран тоол болцсон л байжсэн. Яг гоо би наран тоол дээр ажил хийж амьдралаа золгуулж байгаа хүмүүсийг би буруудгаагүй. Гэхдээ тэр нь зөв газараа байх ёстой хамгийн гол нь. Тэ? Бурхны сүм тийм байж болохгүй байсан. Тийм учраас Есүс энэ зүйлийг хараад бол буруутгасан. Хүмүүсийн Бурхантай харилцааг хамгийн гол нь Есүс бодож исэн. Тэрнээс хүмүүс сүм бодож, Бурхныг бодож ирэх биш, мөнгө бодож тийш очдог болох гэдэг байхгүй юу? Энээс Есүс Христ үнийг болгоомжлуулж исэн. Хин нэгэн Бурхны өмнө нүглээ намжлах гэж очихын оронд ашиг хийх гэж сүм дээр очдог болох гэдсэн. Тийм учраас Есүс үнийг болгоомжлуулж хэлж байгаа. Тэгээ Есүс Христ тухайн үедээ сүмийг цэвэрсэн. Энэ өнөөдөр бидний хувьд ямар утгатай юм? Шинэ гэрээ номлохдоо Христ итгэгч хүмүүс бид нар өөрсдөө Бурхны орших сүм болсон гэж хэлдэг. Бидний энэ махан бие маань өөрөө Бурхны орших сүм. Та нүгэл хийж байгаагаараа та энэ сүмийн эсрэг өөрийнхөө эсрэг юм хийж байна гэсэн утгатай. Бурхны сүмийг бозралж байгаа бол Бурхан өөрөө яах вэ? Хариу арга хэмжээ авна гэж хэлсэн. Тийм учраас өөрийн бие болох сүмийг хэрхэн зөв авч явахаа мэддэг бай. Өөрийн бие болох сүмийг ариун байлгаа гэж Библиэлд хэлсэн мэт. Есүс Христ орж ирээд энэ сүмийг цэвэрлж байгаагаараа загалмайн цусаараа биднийг цэвэрлэх тухай номлож байгаа юм. Есүс Христ дээсээр шилбүр хийгээд хонь үхрийг тууж гаргаад тэр мөнгө солигчдын ширийг нь хөмрүүлж хаяад эндээс гарцгаа та нар Бурхны залбирлын өргөг дээрэмчдийн үүрлэх оромж болгоцсон байна гэж хэлэхдээ бидний Бурхны сүм байх ёстой бидний сэтгэл зүрхийг ариун байдлаар дүүрэн байх ёстой бидний сэтгэл зүрх маань гим нүгэл үзэн ядалт ашиг хонжоо зайлмихээр дүүрсэн бидний зүрх сэтгэлийг цэвэрлэх тухай тунхаглал Есүс үгээрээ хийж байгаа маа. Есүс хэдийгээр яг орж ирээд ямар бозромоо амтан бай чи ингээд чи наад буруу юмаа хийгээрэй чигээд биднийг мэдээж ингэж шийтгээгүү зодоогүй загнаагүй. Гэхдээ Есүс загалмай дээр цовдлогдсон насрахтаа урсан тусаараа бидний амьдралдаа хийсэн гмийг маань угааж байгаа. Үүгээрээ Есүс өөрийн сүм болох биднийг цэвэрлж байгаа. Энэ Есүс Христ таны эзэн багаас. Энэ Есүс Христ таны амьдрал руу яг л ийм игэл даруугаар орж ирж байгаа. Энэ Есүс Христ танд ирээдүйн хүн төрөлхтний өмнө хожим Бурхны өмнөх шийтгэл байдаг гэдгийг тунхаглаж байгаа. Энэ Есүс Христ таныг нэгүслээрээ угааж цэвэрлэх тухай тунхаглаж байгаа. Өнөөдөр бидний уншсан энэ текст маань энэ гурван мессежийг бидэрт өгч байна. Эзэн Есүс Христ одоогоос 2000 жилийн тэртээ хүн төрөлхтнийг аврахаар тэр зовлон идэлхээр Иерусалимд илжиг онон даруугаар орж ирсэн. Хүмүүс түүнийг хүндлэн хүлээж авсан. Тэр эзэн Есүс Христ маань орж ирэхдээ Иерусалимд ирээдүйд юу болохыг анхааруулan хэлсэн. Орж ирсэн Есүс Христ маань бозрцсон сүмийг цэвэрлж исэн. Яг л энэ гурван зүйлийг өнөөдөр таны зүрх сэтгэлд та бид хоёрын амьдралд Есүс Христ үүгээрээ хийж байгаамаа. Та эзэн рүү хандвал тэр таныг ариусгах болно. Та эзэн рүү хандвал игэл даруй тэр Бурхан таны амьдралд эдгэрэл чөлөөлтөд үзүүлэх болно. Та эзэн Есүс Христэд хандвал ирээдүйн тэр шийтгэлээс та аврагдах болно. Энэ бол эзний бидэнд тунхагласан сайн мэдээ болоо. Хамтдаа залбирцгаая. Тэнгэр газрын эзэн Бурхан минь тандаа баярлалаа. Өнөөдрийн энэ цагийн төлөө тандаа талархаж байна. Есүс та нэгэн цагт илжиг онон Иерусалимд орж ирж хүмүүс
таныг угтан авч байсан. Их эзэн минь бидний итгэл сэтгэлийг та өөртөө хүлээн аваач. Их эзэн минь та биднийг ариусгаж, та бидний зүрхэнд хаан хэмээн хүндлэгдэж, та бидний амьдралыг удирдаач. Энэ дэлхийн удирдагчид эрх мэдэл, хүч чадал, хүчирхийллээр өөрийн засаглалыг тогтоодог бол харин та хайр, нэгүсэл, үннээр өөрийнхөө засаглалыг тогтоодог үлээ. Энэ дэлхийн удирдагчид хүчээр өөрийнхөө засаг захиргааг тулган хүлээлгдэг бол харин та хайраар, үннээр та өөрийнхөө засаглалыг бидний зүрхэнд та бэхжүүлдэг үлээ. Амен. Есүс та ирээч. Та алдаршаач. Тандаа талархан Есүс таны ариун нэрээр Бурхан эцэгтэй хандан залбирanгуйлаа. Аамен.